Сонсогч та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсож байна. За тэгсэн чи өөрийнхөө үсийг зулгааж идэх донтой эмэгтэй гидсэн дээрээс 15 см-ийн хэмжээтэй үсний аврах том бөмбөлгийг авч хайсан тухай эмнэлгийн нэг институт бол бичсэн байгаа. Яа, тэр зураг мургийн ямар амар. Би бүр хараад тэрийг огт сүрж ийлсэн шүү. Тий. Би одоо нөгөө нэг амтан буюу одоо муур өөрийнхөө үсийг ингээд долоодог штэ. Тэгээ муурнууд чинь үсэн бөмбөлийг гаргахын тулд бас ингэж нөгөө бүүлж гаргадаг байхгүй юу? Яг тэр шиг одоо санаадсан чи үгүй ингээд хагалаа хийж авсан юм байна. За Америкийн нэгдсэн улсад дэмжлэгт очихдоо дотор нь муухаараад бөөлж өгөөд хөвлийн маш их хавдсан байсан 38 настай тэрээр хоолны дуршилгүй болсноос хойш сүүлийн 8 сарын хугацаанд жингээ огцом хасаж 15 кг-ын жинг хассан гинэ. Тэгсэн чинь нэр нь үл мэдэгдэх эмэгтэйг яаралтай хагалгаанд оруулах, хоол боловсруулах замд нь үсний аврах том бөмбөлөг гидсэнд нь жижиг сүүл гүйж 2 дахь 4 см-ийн үсний бөмбөлгөг гидсний гүнд суулгасан байдалтай олдсон байна. Том бөмбөлгөөс гадна 2-3 жижигхэн бөмбөлөг байсан. Тэр зөв үсэн ингээд оролдоо л идэл ямар юм. За тэгсэн чинь Анх ухааны ном зохиолд ердөө 88 удаа бүртгэгдсэн ховор тохиолддог одоо Рапунцелийн синдромоор өвчлсөн тогтоогдсон байна. Рапунцел чинь Google-д киноны урт үстэй. За тэгвэл PMG сэтгүүлд бичснээр энэ синдром нь өвчтөнд үсээ зулгаах, заримдаа үсээ одоо идэх хүсэл төрүүлдэг. Одоо нэг юм тийм нэг сонио өвчин байдаг юм байна л да. Трихотиломан гэдэг өвчний улмаас үүсдэг юм байна. За энэ нь яасан бэ гэсэн чи эмэгтэйн гидснээс 15-ыг харьцах нь 10 см-ийн хэмжээтэй үсний том бөмбөлөг гаргаж авсан байна. Зургийг харахлаа бүр амар. Манай пэйж дээр лайв явж байгаа та нар ингээд зургийг харах юм бол яг тэр ингээд ходоодын задлаа тэр бүсэн бөмбөлгийг авч байгаа зураг байна шүү дээ. Паалаа. Би энийг тэгэхээр анзаараагүй байхгүй. Энийг юм жимс юм болов юу яг авокадо шиг харагдаж байгаа. Авокадо шиг харагдана шүү дээ. Тэр луугийн юу вэ? Тэр мөр шиг. Луугийн алим гэсэн. Тэр шиг харагдаж байгаа. Би анзаараач юм. За энийг хэвлчихээ. Тэгээ хэвлээ гаргаад чинь яа, за цаашаа яваад байгаа. За ах トゥ гэрээ яваад байгаа гэдэг шүү дээ. Одоо за байж байгаа ах нараа. За ах トゥ грэмийн үлгэрт гардаг урт үстэй Рапунцелийн нэрээр нэрлэгдсэн нь энэ нь одоо маш ховор тохиолдог боловч үс нь өвчлөгдсөн гидсэнд хуримтлагддаг учраас үхэлд хүргэж болзошгүй гаж нөлөө хүндрэл үүсгдэг юм байна. За ердийн шинж тэмдгүүд нь бол дотор муухай оргих, за бөөлж өгөх, гидсний хэв маягийг өөрчлөх, хөвлөгээр томрох, турах зэрэг бол ордог юм байна. Тэгээ хүндрэлүүд нь бол хүнд байх ба одоо гидсний төвжрэл, гидсний цоорол, гидсний цус алдалт, цус багдалт, турах, мухар олгон өрөвсөл зэргийг бол үүсгэж болдго юм байна. Амар. Ямар амар юм. Зургийг харахаар бүр тэр жижиг бөмбөлгийн бас ингээд ард нь хавтсан юм шиг тийм сүүл шиг хэлбэртэй. Цаана ингээд бүдүүн гидсэн бөөрн явчихжээ. Яа. За тэгвэл түүний гидсний гүнээс 4-ыг харьцах нь 3 хэмжээтэй 2 дахь үсний бөмбөг олдсон байгаа. За мэд цэцэлчид эмэгтэйн үсний бөмбөлийг хоёуланг нь аваад сэтгэл зүйн эмчилгээ хийлгээг зүйлсний дагуу 6 өдрийн дараа эмнэлгээс гарсан гинэ. За мөн хоол тэжээлийн дутагдлыг эмчлүүлж өндөг дахианы зэрэг уураг, ихтэй, хоол хүнс өдөр бүр төмрийн бэлтгэл хэрэглэхийг бол тэрхүү эмэгтэйд бол зөвлөсөн байдаг юм байна. Тэнгүүд гадаадын оронд биш шүү дээ. Нөгөө лотерей гэдэг үү? Лотерей. За $2 лотерейнууд ингээл байж идэг ингээл хусаад азаа үзээд тэг тэрийг бол ерөөсөө нэг дандаа нэг тийм баяр ёслолын үеэр яг нэг маасаараа үздэг шүү дээ. Жилийн ёндог. Жилийнхаа ёндог. 2025 оныхоо ёндог үзсэн чинь нэг тэр Монгол мөнгөөр нэг тэр бом 700 сая төгрөгийг эмэгтэй хожигдсан байна. Йоо. Энэ эмэгтэй яасан гэсэн чинь аюу сонирхолтой. Энд эмэгтэй гоохгүй. Тэгээ 2025 настай Эмили Хокс тэр эмэгтэй төрсөн өдөр болж байгаа юм зав. Тэгээ 100 сарын баярын өдөр бэлэг солилцож байгаа. Тэгээ аав нь бас ийм суглаа аваад ингээд өгсөн. Тэгсэн чинь аавынх нь өгсөн суглаанаас биш дээ. Одоо тэр ингээд суглаанууд авч байгаа шүү дээ. Аав нь тэнцэнэс нэг гарч идэн чидэ хоцсон. За тэгээд эндээс нь бол одоо суглаанаас нь гарч идэ хоцсон. Тэр нөгөө юу тэгээ нөгөө үеэл эмэгтэй нь бас байсан. За тэгээд ингээд аав тэр эмэгтэй тэгээд үеэлтэйгээ ингээд бүгдээрээ суглаад ингэсэн чинь $50,000 байна л гэж анзаарсан юм шиг байна. Хүүхнийх дээр л $50,000 гараад. Тэгсэн чинь $50,000 биш байж таарад. За ард нь тэг нэмэгдсэн. Тэгээ $500,000. Тэгээ энэ дээр ингэ бичсэн байгаа байхгүй. За би 100 сарын баяраар тасалбараа маажаад хусаад өдөр бүр
туссан. За тэр өдөр бас миний төрсөн өдөр болж ирсэн. Тэгээд $50,000 хоцсон гэж бодсон гэвч тэр би Мичиганы лотро програмыг татаж аваад програмын сканер дээр тасалбарыг шалгах данс үүсгэсэн. Би $50,000 гэж бодож байсан. Нэмэлт тийг гараад ирсэ гэдгийж байгаа. Тэгээ гайхсан. Бүр гайхаад орхисон. Хоцсондоо итгэж чадахгүй байгаа $500,000 шүү гэсэн байна. $500,000. Тэгээ Hawks-ийн хоцсон мөнгөөрөө шинэ машин худалдаж авах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийнхэнтэйгээ одоо хуваалцах тэр дундаа тасалбар худалдаж авсан аав ээлтэйгээ одоо тэр нэг $500,000 хувааж хэрэглэхээр болсон. За дараагийнх нь миний мэдээ байгаа. Энэ бол бас одоогоос нэг 4-5 хоногийн өмнөх үедээ болж хараад байгаа байхгүй юу. За энэ бас мардан мэдээ. За чинийхийг бараг л дарна доо. За энэ ингэсэн гинэ. Бельгийн хүнсний аюулгүй байдлын агентлаг бас нэг зөвлөмж гаргасан гинэ. Тэрэндээ юу гэж зөвлөмж гаргасан гэхээр иргэдээ 100 сарын гацуур модоо хүнсэндээ бити хэрэглээч, бити идээч гэдэг анхааруулгыг ард иргэд өгсөн. Яаж байгаа? Яадын гоё. Идмээр санагцсан. Тий, үсэдэж болж байгаа юм чи гацуур модоо идэж болно шүү дээ. За арайчтэй. За болно. За. За. Тэгсэн чинь энэ 1-р сарын 9-ний энэ Бельгийн хүнсний аюулгүй байдлын агентлагийн мэдээний өмнөхөн тэр Бельгийн Гент гэдэг хотын захиргаанаас бас өөрийнхөө сайт дээр бас мэдээ тавьсан гинэ. Тэн дээр болохоор ард иргэдээ гацуур модоо хайж яхаар гацуур модоо идцгээе гэдэг ийм уриалгыг Гент хотын захиргаанаас гаргасан байсан гин л дээ. Тэгээ тэрний араас бол харин энэ хүнсний аюулгүй зөвлөгөөнгүй гацуур модоо идэхгүй байцгаая гэдэг ингээд ийм сөргөлдүүлсэн мэдээл тавьсан юм байна. Махалтгаа байцсан юм ааш. За. Тэгсэн чинь ийм гинэ. Яг нарийн учрыг судсан чинь за юунууд ер нь бол энэ Скандинавын орнууд гэж юм да ганц Бельги биш л дээ. Тэр хавийн орнуудад бол энэ гацуур модоо иддэг урт хугацааны уламжлал байдгийн гинэлдээ олон жилийн хугацаанд үргэлжилж ирсэн юм уламжлалтай юм байна та. За яаж иддэм гэж бодож байна уу? Янзын гоё иддэм бил. Гацуурныхаа ингээд сахлын түүж аваад жижиг сахлуудын түүж аваад за тэгээд буцалгаад халуун буцалж байгаа усанд дүрээд ингээд нөгөөдгийг ингээд дүрээд тэгээд ингээд сайхан ингэж шүүж аваад тэгээд ингээд цэвэрхэн даавн дээр тавиад хатаад ингэнэ. За тэгээ хатаасан ингээд тэр гацуур модныхаа сахлыг биштэй талхан дээр юм уу эсвэл шасан талхан дээр тавиад сайхан цөцгийтэй холиод ингээд холиод ичдэг. Ямар сайн бэ? Амд нэр наха. Оо гоё. Өчигдөр би даадар тэгээд даадар идэггүй гоё байна гэдэг амаараа олохгүй идэх чинь үлээ. Энд гацуураа та нар хэд сахал аваад уул айруулж юм яасан штэ. Тийм байж штэ. Ингээд иддэг уламжлалтай ингэнэ Скандинавын орныхоо ингээд гацуур модныхаа сахлыг иддэг уламжлалтай ингэнэ. За үүнээс гадна бол ер нь гол одоо тэр яагаад энэ тэр Скандинавын хүнсний аюулгүй байдлын агентлагийн яагаад энэ гацуур модоо идэж болохгүй вэ? Шинэ жилийн гацуурыг идэж болохгүй вэ гэдэг анхааруулга гаргасан бэ гэхээр хэдийгээр уламжлал байсан ч гэсэн нөгөөдөл ингэж хэлсэн гэж байна. За энэ зуул сарын баяр зориулж ургуулсан энэ гацуур моднууд нь болвол хурдан ургуулах гээд янз бүрийн одоо бордоо хэрэгэлсэн. За дээрээс нь нөгөө хортон шавчаас хамгаалахын тулд нөгөө гербицид, пестицид гэдэг ингээд нөгөө ялаа шумуул ойртуулгүй юм бодис хэрэгэлсэн. Учираас таны эрүүл мэндэд хор тоо юм аа. За дээрээс нь бол эн чинь юу яах юм байна? Нөгөө айлууд чинь гэртээ оруулаад нөгөө янз бүрийн гэрлэн чимэглэлээр нөгөө гэрэл мэрэл асаах учраас нөгөө галт төсвөртэй бодисоор шүршсэн байж магадгүй маа гэж ингэж үзээд энийг бол одоогоор хинт судлаж тогтоож нотлоогүй байгаа учраас энэ бол шинэ жилийн гацуур модыг хүнсэндээ хэрэглүүл аюултай байж болзгүй маа гэж хидээд ингээд ард иргэдээ энэ гацуур модыг бити идээчээ гэж энэ анхааруулгыг гаргасан гинэ. За ингээ анхааруулга гаргачлаа. Да ингээд нөгөө Гент хотын захиргаа чинь идээрээгээд анхааруулга юу зөвлөмж хүргэсэн. Араас нь хүнсний аюулгүй байдлын агентлаг чинь бити идээгээд анхааруулга гаргасан. За тэгсэн чинь буцаад Гент хотын захиргааныхан нөгөө өмнө гаргасан мэдээллийг гяс өөрчилсөн гинэ тэндээ. За юу гэж өөрчилсөн бэ гэхээр нөгөө тэр анхны тэр гаргасан мэдэн дээр бол 100 сарын гацуур модоо хайж яхаар идцгээе гэдэг. Йоо үнэ гэдэг шиг. Сүжидмагийн хэдгээр үнэ гэдэг чинь ийм гацчтайгаар тэр мэдээ гаргасан байсан гин л дээ. Тэрийг гяс гачгаа солиод Скандинавчууд гацуураа иддэг уламжлалтай гэдэг ингээд солилцсон юм байна. За тэгээ харин нөгөө мэдээнүүд нь ингээд явж яснаа хамгийн доор нь бүх гацуур модыг идэж болохгүй шүү гэд нэмээд засаад боёо гэдэг шиг оролцсон байна.
Та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.